хотын дарга Нямбатар ер нь муу ажилласнаас, хариуцлагагүй ажилласнаас болж махны үн өссөн үү? Ер нь яагаад махны үн өссөн гэж та харж байна? Нямбатар гэл махны үннээс болоод чөлөөлж байгаа шүү дээ. Яг чөлөөлж байгаа шалтгаан бол махны үн те. Махны үнд Нямбатарын одоо буруу байгаа. Яг тэгвэл намар бензин тасалдсан шүү та нар гэдгийг өнгөрсөн хугацаанд Нямбатар хэлээгүй. Буруу байгаа үз. Тэр компаниуд маха бэлдээгүй байгааг олж хараагүй. Алдаа байгаа үз. Гэхдээ чөлөөлж байгаа шалтгаан бол ардын намын дотоод зодон. Үнцгэрч чинь хот руугаа орж ийн, дүүрэг рүүгээ орж ийн, аймагуд руу орж ийн. Тийм учраас бол энэ дотоод зодооны үргэлжлэл гэсэн дүгнэлтэнд л хүрж ийн. Ер нь одоо ингээд Монгол ардын нам дотроо ингээд зодолдоод цаашдаа энэ улс оронд яг ажил хийх хүн байна уу? Одоо юу намар ингээд ерөнхийлөгчийн сонгуулийн марфа эхэлж байна. Төрийн албан хаагчид маань асар их тийм сэтгэлийн хаттай байх шаардлага тулгарч байна. Төрийн албан хаагчид өөртөө оногдсон хуулиар олгогдсон одоо үүргээ маш сайн хийх одоо биелүүлэх хэрэгтэй. Энэ улс төрийн зодоонд бол дагаж намирч юусоо болохгүй. Төрийн алба буюу дээр нь одоо энэ шүүх байгууллагууд бол бие даасан байдлаа хадгалах хэрэгтэй. Ерөнхий сайдын дуудаад гэмт хэргийн одоо чиглэл өгдөг ийм улс орон одоо Монголоос өөр энэ арчилсан улсууд үлдсэн үү? Тэгээ Монголд арчил алга улсныг яг тэр өдөр нуталж ийн л та. Цагдаа одоо юугаа АТГ тагнуулаад дуудсан олон түмний нүдэн дээр энэ хүнийг шоронд хийгдэг, үүрэг өгнө гэдэг бол Монгол бол арчилсан улс биш болсон. Уг нь энийгээ эдгээр нуудаг байсан. Далд хийдэг байсан. Одоо бүр ил болсон байна, тийм ээ. Тэгэхээр бол бидэнд арчлаа хамгаалах одоо маш хүнд зам гарч ирж байна. Амьдралаа аврахаас гадна арчлаа хамгаалах хэрэгтэй болж байгаа шүү гэдгийг ард түмэн маань ухамсарлаасаа гэж бодож байна. Ер нь манай улс нөөцийн махан дээр яг ямар бодлого баримтлал зүгээр одоо энэ 9 аж ахуй нэгжид бол улсаас татаас өгөөд нь штэ эднэрийн нэлийн хэд нь бол аль хэдийн хөлөө олцсон том компаниуд байх жишээний хоршоо гэж ярьдаг одоо 5 6 малчин ч юм уу нийлээд нэг хоршоо байгуулад зойр бариад зойртой байгаа малчтыг ингээд нөөцийн мах бүрдүүл тэрийг нь улс ингээд том компаниудад өгж байгаа татаас мөнгөө том компаниудад өгөхгүй малчтад өгье гэдэг байдлаар ийм зохицуулалт хийж ирэх болох уу? Бид бол намар маха нөөцлөд хавар хэрэгэлдэг зүйлийг бол хийж чаддаг байсан. Энэ дээр нэг шин юм бодоод хэрэггүй. Малчд хийж хэрэггүй. Малчин хүн бол малаа маллах үүрэгтэй. Малчтыг 8-аачин болгоод хэрэггүй. Малчтыг одоо ченж болгох гэж оролдоод хэрэггүй. Эн чин агентууд гэдэг чинь социализмын үед агентууд байсан шүү дээ. Тэр одоо бидний бүгдийн төлөвлөдөг байсан нийгмийг бий ярьж шүү. Тийм учраас бол энэ худалдаа гэдэг зүйл чи өөрөө бие даасан айхтар том салбар. Улс орны одоо зах зээлийг тэнцвэртэйгээр барьж идэг амьдралыг одоо хямраадаг ганц том салбар нь худалдаа байхгүй. Гэтэл эдгээрээ сүүлийн 4-5 жил асар их оролцсны гор одоо ингээ гарч байгаа шүү. Тэгэхээр та нар хамаагүй шин зүйл бодож олж болохгүй. Зүгээр нэг зүйл байгаа нь бол мах бэлддэг компаниудын ил тод байдал дээр хатуу хандах хэрэгтэй. Энэ дээр бол ямар нэгэн ашиг сонирхол авилгал хийх бол байж өрөөсөө болохгүй байхгүй. Нөөцийн мах бэлтгэдэг тэр 9 компани нэг нь хятад эзэнтэй юм байлаа. Хоёр нь одоо жишээ нь Алтмаагийн Батулга гишүүний хамаар хоёр компани. Тэгээд энэ байсан тогтолцооноосоо бид нар янз бүрээр оролдоод байвал 10 жилийн дараа нөөцийн мах бэлддэг бүх компани хятад эзэнтэй болно гэсэн тохиол шүү дээ. Өмнө нь бол хятад эзэнтэй компани хятад хүмүүс монголчуудын одоо нөөцийг бэлдэжсэн түүх бол байхгүй шүү дээ. Тэгээ одоо ингээ ороод ирж байгаа нь юу хэлж байгаа вэ гэхээр яг энэ чиглэлээр бизнес хийдэг байсан улсуудыг change гэж нэрлээд тэр хүмүүсийг ажлын байргуу болгосны горыг одоо амсч эхэлж байгаа. Тийм учраас худалдааны системээр хамаагүй оролдож болдгоомаа гэдгийг бүр хэдэн зуунаараа яриад байгаа нь тэр байхгүй. Тийм учраас Монгол улс хүчрэхэг байхдаа дэлхийн худалдааны зам хүртэл хийжсэн байхгүй. Одоо энэ хятад эзэнтэй компани нөөцийн мах бэлтгээд байгаа дээр хэн муу ажиллаад юм хятад Монгол компаниудаа дэмжээгүй нэг талдаа нөгөө талдаа change гэж нэрлээд гадуурхсан. Тэгээ тэр улсуудыг ажил хийх боломжоор хангаагүй. Тэр улсуудыг нийгмийн нэг тийм буруу хэсэг шигээр одоо төрн гадуурхсны гор нь одоо гарч шít. Тийм учраас бол цаашдаа худалдаа эрхэлж байгаа хүмүүс бол хүмүүсийн хоолгондыг зохицуулж өгж байгаа том үүрэгтэй сайн хүмүүс шүү гэдэг ийм одоо бодлого руу шилжихгүй бол тэднийг ад үзээд
малчин хүнийг тариачин болгоод, худалдаачин болгоод, зоортой болгоод тэр нэг хүн хийж амжихгүй шүү дээ. Малчин гэдэг хөдөлмөр ямар их цаг зардгийг хүмүүс ерөөсөө мэддгүй юм байл л дээ. Мална гэдэг чинь өглөө босоод орой хүртэл юу мал зөөгөөд явж явах цаг тэрийг хадгалах тэр зойр савыг хоршооч гэсэн малчид 20-30 малчин тус бүртээ айгүй завгүй. Тэгээд арай гэж малаа малж ядж яхад дээр нэмээд ачаал өгөөд ингээд зах зээлээ эвдэж байгаа байхгүй. Тэгэхээр үндсэндээ энэ нэг хоршоог санхүүжүүлэх хөдөлгөөний одоо буруу үйл ажиллагааны гоор одоо гарч байгаа. Тэр цаашдаа ч гарна. Тийм учраас бол маш яралтай хуучин хийж чаддаг байсан зүйлээ хийдэг байх. Тэр зүйл рүү анхаарлаа хандуулаасаа гэж хүсэж байна. Тэр анхаарал хандуулах зав энэ дарга нарт байна уугүй юу те. За дараагийн хотын дарга хэн болох бол тэнд бас тэр одоо хинч болсон гэсэн ажлаа л хийх хэрэгтэй шүү дээ. Тий. Популизм хийдэг нөхдүүд ерөөсөө хэрэг байхгүй. Хинийхэн талыг хүн болох бол мэдээж учрал өөрөө хүнээ тавих байлгүй. Энд чи одоо хуваагдсан, учрал би ялцсан, одоо би дураараа хийнэ гэдэг ийм л зүйлийг хийж штэ тий.